За сайн байцгаана уу. За өнөөдөр болохоор Жико Шокай буюу өөрийгөө танилцуулах тухай тайлбарлая. За Жико Шокай Японд бол ерөнхийдөө их хийдэг байгаа. Ямар нэгэн уулзалт ивент дээр очих ч юм уу те. За нэг газар шинээр ажилд орох ч юм уу. За тийм үед Жико Шокай бол хамгийн түрүүнд хийдэг байгаа. За тэгээ энэ дээр болохоор нөгөө анхан шатны сурагчгэн дээр нэрээ хэлээд дараа нь насаа хэлээд за юу хийдгээ хэлээд гэдэг нэг юм формат ах шиг аам л да. Яг тэрний дагуу хэлээд тахаар бас айгүй жоохон сонин сонсогддог байхгүй юу. За ялангуяа насны хувьд болохоор өөрийгөө танилцуулахдаа тэр болго нас хэлээд авах бол шаардлага байхгүй. За тэгэхээр хамгийн богино хэлбэрээр ямархуу Жико Шокай хийгддэг вэ гэхээр за хамгийн түрүүнд хажимимаште гэдэг үгээр заавал эхлэх ёстой. Хажимимаште гэхээр за би тантай анх уулзж байна, анх танилцж байгаа шүү дээ л гэдэг илэрхийлж гин гэсэн үг. Тэгэхээр энэ үг заавал хамгийн ихэнд нь байна. Энийг хэлжээж нөгөө хүн маань энэ хүн ата танилцж байгаа юм байна гэдгийг ойлгоно гэсэн үг байна. За тэгээ төгсгөлт нь болохоор Yoshiko onegaishimasu юм уу? Yoshiko onegai itashimasu. Заавал төгсөх ёстой. За тэгээд хажимимаште гэдгийг хэлээд watashi wa nani nani to moshimasu те. За би намайг watashi wa bogi to moshimasu ч юм уу. Намайг боги гэдгээ гэж хэлээд to moshimasu. Moshimasu гэдэг маань imasu гэдгийн кенжого шүү дээ. Хүндэтгэлийн хэллэг. За тэгээд дараа нь бол юу хийдгээ хэлсэн дээр за ямар нэгэн компанид ажиллаж байгаа юм те эсвэл софтвер инженер уу ятэмас гэх юм бол софтверийн инженер хийдгээ ч юм уу те за эсвэл нэг их сургуулийн за жишээлбэл Токио Дайгаку но Санинсей дэс гэдэг ч юм уу те за Токиогийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан ч юм уу за иймэрхүү байдлаар юу хийдгээ хэлээд за тэрний араас болохоор за шүмигээ сонирхол гэсэн үг шүү дээ. Тэ юу сонирхтгоо хэлж болно. Жишээлбэл эйга каншо дэс. Эйга каншо гэдэг маань кино үзэх байна. За тэгэхээр яг анхан шатанд эйга о мирукотога ски дэс ч юм уу те. Иймэрхүү дүрмүүд гарч ирж байгаа. Гэтэ юм хөшөө богино хэлбэрээр ийм хэллэгүүд байдаг байхгүй. Эдрийг цээжлээд явах юм бол илүү Япон хүнтэй ойрхон хэлбэрээр өөрийгөө танилцуулах боломжтой болох нь ярих те. За тэгээд дахиад Жико Шокай бас их гарч ирдэг үг CV-н дээр бас гарч ирдэг токуги гэж үг байгаа. За токуги гэдэг маань болохоор бусад хүнээс илүү чаддаг зүйлийг хэлж байгаа. За жишээлбэл юу гэдэг юм? Үдэ тате 100 回декимас гэдэг ч юм уу те 100 удаа сунааж чадна гэхээр бусад хүмүүсийн яг чаддгүй зүйл шүү дээ, чадхааргүй зүйл те тэрийг чадна. Иймэрхүү зүйлийг токуги гэдэг байхгүй юу? Тэгэхээр хүнд ийм сонирхолтой санагдахаар токуги одоо хэлэх юм бол тэр ярианы илүү сонирхолтой болдог гэдэг юм уу? Тийм байдаг аа. Тэгэхээр шүми хэлж болж гин бас токуги гэж хэлж болох нь те. За тэгээд тэрний араас Yoshiko onegaishimasu ингээл болоо. Ерөөсөө л нэг иймэрхүү юм ярьдаг байхгүй юу? За тэгэхээр нас хэлэх шаардлагагүй нь заавал хажимимаште гэдгээр эхлээд Yoshiko onegaishimasu гэдгээр дуусгаараа. За тэгээд нэрээ хэлэх нь за монгол кара майримашта те Монголоос ирсэн гэж хэлж болж байна. За тэгээд юу хийдгийг, юу сонирхдаг энийг хэлээд болоо гэсэн. Окей. За өнөөдрийн хувьд юм байна. За дараагийн дугаараар уулзлаа баяр таа.